За сайн байна. Холынгийн мэрэг интернет зөвтөлтөнд ажиллана. За өнөөдөр 7 хоногийнхаа мэрийг хийж бодож байна. 3 сарын 31-ээс 4 сарын 6-ны хүртэл одоо ямар хотлоо болох вэ гэсэн юм мэрэг юм. Хий урдаа адил ингээ 3 сонголттой байгаа. Тэгээд одоо хайртай үзэгчтэй ч юм уу те намайг дэмждэг миний сувгийг үздэг одоо бүх хүмүүстээ өнөхөр гүн талархал илэрхийлж ядаж байна. Өөрөөс намайг дэмжиж одоо бичлэгүүдийн минь сонирхол үздэг. Та бүхэндээ ингээ маш их баярлж авдаг шүү. Амуу одоо миний одоо энэ одоо сувгийг те ингээ дэмжиж хандив өргөсөн хүмүүстээ өнөхөр маш их одоо гэлалаа гэж хэлье. Тийм маш одоо том одоо цаашдын бичлэг хийх урам зориг одоо надад өгдөг шүү. Тэгэнгүүт амуу одоо комент бичсэн хүмүүс эмоц тарсан хүмүүстээ бас маш баярлалаа жилээ. Одоо та нарын сайхан сэтгэл дулаан үгстэй надад их урам өгдөг. Тийм. Тэгээд үнэхээр одоо бүртгэж миний одоо бичлэгийг одоо YouTube channel-ийг минь сувгийг минь одоо бүртгэж авах хүмүүс яхан бол үнэхээр таалагдаад тийм дахин одоо үзмээр санагддаг бол одоо миний сувгийг тийм бүртгэж аваад лайк дараад бусдаагаа хуваалцаарай гэж хүсье. Энэ бүхэн бол миний хувьд маш чухал зүйлээ. За тэгээд нэг жоохон дахиад зар явуулж юу. Нөгөө карт чам би уртаа бичдэг хэлсэн. Энэ карт маань одоо нэг 4-5 ширхэг одоо үлдсэн байгаа. Тийм тэгээд энэ таро картыг мөн ингэж юу гэдэг юм. Надад юу мөрөмд энийг хөдөлж авсан хүнийг би бол нөгөө хөдөлж авч байгаа биш надад хандив өргөж байна гэж одоо маш их баярлалаа. Тийм надад туслахсаар тийм дэмжмээр байгаа хүмүүс бол минь хэрэг карт хүсчихэл энэ картыг минь хөдөлж авна уу. Тийм Facebook-ийн юм уу Instagram-ийн мессенжерээр надтай холбогдож болно шүү. Одоо нэг 4-5 ширхэл үлдсэн байна. За. Энэ тодорхой танилцуулсан дээр юм болов. Яг өмнө үтсэн хүмүүс гэж магадгүй. Тийм. Би 2 удаа зар хийсэн мод. Энэ артлынхын юм бол ийм. Тэгээд энэ бол бичгтээ анх сурж байгаа хүмүүс зүгээр л өгж бодож байна. Ямар ч бас ингэ дэлхүүр хөвгтэйгээ. Дэлхүүр хөвгтэйгээ ийм. Яг анх сурж байгаа хүмүүс жоон дөхөмтөө карт бол өгж бодож байна. Ямар ч бичиггүй болохоор бас хэцүү тий. Ямар ч бас англиар ингэ дэлхүүр өгний доор бичсэн ийм карт байна. За. Тамирч ингээд одоо харилцаанаас нь задлаг уцааш нь ийм 4-5 ширхэг карт үлдсэн. Энийг минь авах хүсэлтэй хүмүүс ахмад надтай тийм холбогдороо. Амуу одоо бас санал бодлоо надтай хуваалцах одоо илүү ойр те надтай харилцахыг хүсэх юм бол миний Facebook-ийн одоо мессенжер, Instagram мессенжерч гэсэн те надтай холбогдороо те. Тийм гэж хүсье. Амуу одоо тийм та бүхний минь бичсэн айгу сайхан урмын үгтэй комментуудыг бүгдээр ингэ би уншиж байгаа. Тэгээд унших болгондоо ингэ гоё ингэж инээж уншдаг би дотроо. Хөө ямар гоё ингэ дандаа ингэж. Тэгээ мөн одоо яг хариу бичиж чадахгүй гэж магадгүй, хариу бичиж амжихгүй гэж магадгүй тийм. Уншаад яваад байгаа жоохон зав тийм гарахгүй байна. Тэгээд одоо ингээд эхлэе. Одоо 4 сарын эхний 7 хоног болчихоо яаж вэ те. 3 сарын 31-ээс 4 сарын 6-ны хүртэл. За энэ бичлэгийн дараа би одоо 4 сарынхаа ерхий адил гэсэн бичлэгийг удахгүй хийн. Тийм. За ингээд эхлэе 1 2 3 гэсэн юм дараалал явж байгаа. Нэгдүгээр карт юм одоо ангир биш уучлаарай ангир. Аргал угалц те. За 2 дугаар карт бол оцсон шүү байна. 3 дугаар сонголт бол одоо чан биш өнөг юм шиг байна. За. Амуу одоо сакура нөгөө Японд би одоо Монголд байгаа. Тэгээ сакура Японд нөгөө цэцгэлж байгаа учраас энийг нөгөө бэлэгдээд одоо эдстэй амар гоё цэцгэлж байгаа. Тийм. Энэ жил харж амжсан гэхдээ яг хуу Монголд монс удахгүй цэцгэлэхээр нугасаа хараад баярлчихна. Ингэж бодож байна. Тийм. Монс ургадаг гэж одоо 5 сараар ургах гэж байна. Монголд монс юу цэцгэлэхтэй дэлгэрэх. Тэрээр хаана гоё монстой тийм гоё газар гэдгийг зааж өгөрөө. Тийм комментэн дээр тийм бичээрэй. Монс тэрүүгээр аяг хийдэг шүү гэдэг. Гэтэ одоо арай цэцгэлэг баг тийм 5 сар өнгөрөөд
цэглэх баг. За тэгээд оо юм. За ингэж сонголтоо ирээ. За ингээд хамгийн ихний 1-р картыг сонгосон нэмэрхий эхлэе. Аргал гэсэнтэй энэ карт. Аргал уулз гэсэн энэ картыг сонгосон үний одоо 3 сарын 31-ээс 4 сарын 6-ны хүртэл ямар бодлоо галахгүй. За бүх картаа зэрэг нэгэд үзье. За ийм картад гарч ирж байна. За ямар ч гэсэн эхнээс нь ингээд тайлаа явж чадчихээн. За энэ 7 хоногт танд ямар асуудал аягүй чухал болох вэ гэх юм бол тийм ер нь бол ингээд өөрт байгаа юмараа одоо төсөөл мөрөөдлөө ингээд бүтээгээд хийж байгаа юм зураг байхгүй юу? Manifest your dreams гэдэг. Тийм тэгэхээр зэрэг энэ 7 хоногт танд хэрэгтэй бүхэн одоо айл хэдийн танд байгаа гинэ. Одоо чадвар ч юм уу юу ч те. Ер нь ингээд цааш амьдралыг одоо бүтээх хэрэгтэй одоо эд материал ч юм уу юу гэдэг тэр зүйлтэй аль хэдийн танд байгаа. Тэгээд та өөрийн хүч чадал те өөрийн ингээ манифест хийхдээ ингээд одоо хүссэн юм дуудах те өөрийн хүч чадалтай итгэх нь аягүй чухал ална. Мөн одоо сэтгэл зүгээ бас зөв юмдаа аягүй хандуулах нь аягүй чухал болох юм байна. Тийм би одоо юм болно гэдэг ч юм те. Тийм. За ямар ч байсан танд хэрэгтэй бүхэн айл хэдийн одоо танд байна. Энэ 7 хоногт та өөрийн хүч чадалтаа итгэх, сэтгэл зүгээ зөв хандуулах, тэгээ өөрийн чадвар нөөц бололцоонд итгэх нь аюух тийм одоо чухал асуудал болох юм байна. Та энэ дээр одоо хэрэг нөөц бололцоо ашиглаж сэтгэл зүгээ зөв хандуулна. Тэгээ түүнээс ч аюух зүйл болно гэж ааш байна. За энэ ямар ч чухал асуудал ирнэ. Юу чухал болох вэ гэдэг энэ карт гарлаа. За тэгээ энэ 7 хоногийн одоо өөр амьсгал дээр болохоор зэрэг ер нь доктортой өөр юмаа докторжуулах доктортой тийм өөр амьсгал юм. Тэгэхээр зэрэг эмэгтэй амд гарсан. Ямар ч байсан энэ хөлөг онгоцыг байдаг тийм зогсоодог юу зангуу байна. Тийм зангуу чимийг тогтоон барих гэсэн үг. Тэгэхээр зэрэг ер нь аль энэ 7 хоногт танд юм 50 амгалан хүний эмэгтэй хүний юм нөлөө их байж магадгүй. Тийм уур амьсгалуудаа та болж магадгүй. Эсвэл одоо та эмэгтэй хүний одоо нөлөөгөөр одоо сэтгэл зүйч юм уу аж амьдралдаа юм докторжилт аюулгүй байдлыг бий болгох ийм уур амьсгал бол байна. Тийм нэг тийм эмэгтэй энерги тийм аюу тийм эмэгтэй хүний яг сайн нөлөө авах гэж бодож байна. Ямар нэг эмэгтэйний сайн нөлөө бол аюу авах болно. Мөн та өөрийнхөө энэ 7 хоногт нэлээд аж амьдралаа докторжуулах, аюулгүй болгох тийм жоохон ингээд исэн зүйлийг те одоо доктортой болгох. Докторжуулах эмэгтэйний нөлөөр. За ингэж тайлгаж чадчих. За ямар ч юм руу гарсан. За тэгчээд энэ 7 хоногт болох томоохон үйл явдал гэсэн чинь ийм карт гарсан. Гэхдээ энэс нэг хайх хэрэггүй. Яг л тэр нь ингээд эцэцэг урагж байгаа болохоор зэрэг те. Энэ болохоор Япон карт гэхгүй. Тэгэхээр Какко но кизо ясо я өнгөрсөн байсан зүрх сэтгэлийн шархаа эдгэх гэсэн юм утгатай картахгүй. Тэгээ цэцэг ургаж байгаа болохоор зэрэг энэ 7 хоногийн томоохон үйл явдал болох магадлал өндөр юу өндөр гэхлээр зэрэг хуучны одоо сэтгэлийн шархаа эдгэх тиймэрхүү үйл явдал тэр хуучны ямар нэгэн те зүрх сэтгэлийн шархсгол зүрх сэтгэлийн ямар нэгэн одоо гомдол ч юм уу те тиймэрхүү зүйлээс бол тэр чинь одоо энэ 7 хоногт эдгээд эхлэв шүү гэж энэ одоо цэцэг ургаад эхлэв шүү те эдгээд эхлэв шүү. Ер нь аль та энэ 7 хоногт өөрийгөө одоо хайрлах явцтай тулгарч байгаа тийм саада эмчлэх тиймэрхүү томоохон үйл явдал болж магадгүй юм байна. За ямар ч байсан хуучин зүрх сэтгэлийн шарах ч юм ямар нэгэн тиймэрхүү гомдол тиймэрхүү зүйл байсан бол тэр чинь нэлээд 7 хоногт эдгэрээд та өөрийнхөө зүрх сэтгэл саад болж байгаа зүйлийг эмчлээд эхэлнэ. Тиймэрхүү том үйл явдал болж магадгүй гэсэн байна. За тэгчээд энэ 7 хоногоо одоо нэгтгэс бүтэн сайдны хүртэл тэний нэг өдрөөр одоо ерөнхий өөр амьсгалыг гаргая гэж бодож байна. За нэгд өдөр болохоор зэрэг нэгд өдөр юу хийлмээр юм бэ? Жохон нэгд өдөр л жохон анхааруулах карт гарчлаа гэж бодож байна.
тийм уур амьсгал гэхээсээ илүүтэй та бие сайн тордороо тэнийгт өдөр бие тордороо зүрх сэтгэлээ тайван байлгах тал дээр нэлээ тий анхаараараа муу тий янз бүрийн юм дээр стресстгээс болгоомжлороо за ямар ч гэсэн тийм байна. Биетэй тордох зүрх сэтгэлээ тайван байлгах өдөр стresснээс болгоомжлох өдөр шүү. За энэ дээр ингээд таарах хэмжээ авбал гайг байх гэж бодож байна. За 2 дахь өдөр бас жоохон зогсолт байна. Ингээд юм үргэлжлээ явьдсан ингээд тийм зогсолт те. Одоо таны 2 дахь өдрийн юмд жижиг шажиг саад энэ жижиг карт болохоор нэг жижиг шажиг л хальтаа жижиг шажиг саад гар байж магадгүй тэрэн дээр боломжтойгаараа за 3 дахь өдөр болохоор зэрэг 3 дахь өдөр ер нь аль ирээдүйдээ итгэлтэй болоод ирэх болох юм биш үү гэл те. Ирээдүйдээ итгэлтэй болоод ирэх. Тэг ер нь аажуу айгуу тийм холыг харсан те аажуу ухаантай байх өдөр нь ямар ч янз бүрийн болсон ч гэсэн яг болнос гэдэг айгуу аажуу ухаантай болох. Ер нь аль байдал одоо таны ааж байдал те сайжрахыг мэдэх одоо гэдэг гайг болчих юм биш үү би чинь гэдэг ч юм уу те таны одоо санаж байгаа зүйл дээр ямар ч байсан ирээдүйдээ итгэл нийлээ нэмэгдээд тэгээд ер нь аль байдал цааш сайжрахыг жоохон ойлгох мэдэх юм шиг иймэрхүү уур амьсгалтай өдөр энэ за тэгээд 4 дахь өдөр болохоор зэрэг 4 дахь өдөр жоохон эмзэг өдөр гэж магадгүй жоох юм дээр өөрийгөө зэмлэлөө би яасан тэнийг би гэдэг ч юм та өөрийгөө харамсал би тэгчгүй явдаа ингэчгүй явдаа гэдэг ч юм уу ямар нэгэн одоо тий жоох юм дээр нэг жоох эмзэглэх гээд ах өөрийгөө зэмлэх гээд байж магадгүй тийм битэл тэгэрэгчлээ за 5 дахь өдөр болохоор зэрэг 5 дахь өдөр бол гоё өдөр 5 дахь өдөр болохоор ер нь алдаа ажгүй сайн өдөр боловч та нэг л хоосон санагдах гэдэг ч юм те эсвэл одоо айгүй ингээд бүх юм дажгүй зүгээр л гоё ингийн өдөр байхад чинь та нэг л хөвчлөлтөө гоё санагдах байх ч юм уу те уул нь бол дажгүй гэвч та өөрөө за явтээ гэл нэг юмрхөө марк юм те зэник хасаа өдөр болохоор зэрэг хасаа өдөр нэг жоохон ер нь гайгүй өдөр болно. Стресс багасах. Ядамлээ гэж бодож исэн юм сумаа ингээд айгүй багасаад ирэх гэдэг ч юм уу. Эсвэл таны биеийн байдлыг үдэрдэг. Нэг л одоо ядрангуу ч юм эсвэл би жоохон бие муу байсан хүмүүс те. Би сайжрах эсвэл стресстэй байсан хүмүүс стресс багасах. Тийм ер нь нэг жоохон биеийн байдал сэтгэл санаа биеийн байдал айлалнтэй ер нь дээр ирэх өдөр байна. Айгүй дээшлэх те. За тэгээ бүтэнсэн өдөр болохоор зэрэг тийм бас ингээл шаналал инхүү гэлтэй шанал ямар нэгэн шаналл ч юм ямар нэгэн зүйл дээр асуудал шийдэгдэхгүй ч юм ийм хэцүү байсан бол тэр бол нэлээд шийдэгдээд эхэлнэ. Асуудал шийдэгдээд эхлэх ингээ тайван болно гинэ. Тийм шаналл багасах ч юм уу те асуудал шийдэгдээд эхлэх тайван болох одоо тийм уур амьсгалтай өдөр байна. Ямар ч яс ингээл зовоол яах вэ гэж авахгүй юм байна л да. Завслаараа. За тэгчээд түүнийг цай болгоод. За энийг хэлнэ. За энэ тэгээ бүх картуудаа тайлбарлуулсаад бүтсэн өдрөлтэй. Тэгээд энэ 7 хоногт танд одоо сахиусны грийн мессеж гэх юм бэ. Зүрхний хүрд гинэ. Зүрхний хүрдээ энэ 7 хоногт те нэг сайжруулах тал дээр нэлээ арга хэмжээ авбал аяг зүгээр ах гэж бодож байна. Муу ингээ сайн харах юм бол одоо зүрхний үрдээ идэвхжүүлэх нэгтэй муу сэтгэлийн эдгэрэл аяг чухлаа энэ 7 хоногт. Тэгээ хэрвээ түрүү өнгөрсөн шарах гарсан шүү дээ. За энэ дээр яагаад хэлчихэ. Одоо хэрвээ өнгөрсөн шарах гомдол танд тийм байгаа бол одоо түүнийг энэ 7 хоногт эдгэх
тийм боломж олдож магадгүй юм байна. Тэгээд ер нь аль тэ өөрийгөө болон бусдыг уучлах юм. Тий ялангуяа өөрийгөө тий яах би тэр үед тэгэл яатсан байгаа гэдэг ч юм уу тий. Би яагаад тэр үед ихчгүй ингэчгүй гэж тэгээд ахгүй тэр үед тэгэл тийм л байсан юм чинь тэгсэн л юм байлгүй гэд өөрийгөө тэ уучлах. Муу одоо бусдыг уучлах нь бол таны энергийг цэвэрлэж тэ шинэ ихлийг авчраа шүү. Тэг ер нь бол уучлал хүлээцтэй байдал таныг тэ шинэ боломж руу хөтлөн шүү гэсэн байна. За ямар ч байсан юм сагсан ингэрийн мессеж. За тэгчээд танаас аргал угалзын картнаас одоо таны сонголтын картаас мессеж авъя гэж бодож энэ 7 хоногт хэрэгтэй мессеж. Тэгээ ер нь бол аргал угуулц чи маш төвчээр тамцдаг гэхгүй айгүй ингэж холыг хардаг юу ч болсон тэгэл яах болно гэл тэ энэ айгүй тийм гоёмсог ингээд айгүй ингээд юмыг дээрээс хардаг их юмсэг гоё юмд ингээл яарч мараад адгаал тэг өөрөө өөртөө ихтэй ийм айгүй гоё юм өдгөлн төгсөн амьд байдаг. Тийм аргал угуулцыг бол тэр одоо говьд ч юм хадан дээр зогсож байгааг ингээ харсан хүмүүс бол ер нь бол айгүй гоо сайхан нь биширдэг. За ийм амтан ба тэгээд энэ сайхан аргал угуулсан мессеж танд энэ 7 хоногт хэрэгтэй мессеж юм бол ер нь бол юмд бол шантрахгүй байх тий угуулзаа эднэр шиг юмэг томоор холоос харах тий юмд шантрахгүй байх төвчээр бас аюу төвчээр танилцдаг байхгүй. Тийм юмд шантрахгүй байх төвчээр итгэл өөрийн итгэл өнөмшлтэйгээр юмаа өргөжлүүлэх тийм. За ямар ч ясан та харгал угуулцыг байж чадах юм бол шантрахгүй төвчээртэй өөртөө итгэлтэй байж чадах юм бол аз жаргал амжилт одоо эцэст нь бол тийм таныг огтох болно шүү гэсэн юм гоё карт байна. За ингээд нэгдүгээр карт сонгосон. Бүх картыг ингээд тайлбарлаж дуслаа. Ингээд өндөрлөө үнэхээр таарад таалагдсан бол тийм лайк тархаа бит мартаараа. Мөн таалагдаад та намайг дэмжих хүсэлтэй хүмүүс байх юм бол ногоон зүрх таныг одоо зүрхний чакрагаа тийм эдгээр шаардлагатай гэх юм уу одоо энэ 7 хоногт эдгэх магадaltaй өндөр гэсэн болохоор зэрэг одоо тэрийг дэмжиж одоо ногоон зүрх харт чакражаз тийм ногоон зүрх тийм ногоон өнгөч имийг эдгэх тайвшруулах хунгаа тэгэхээр тийм ногоон зүрх дараараа гэх юм бол нэгдүгээр картыг сонгосон бөгөөд намайг дэмжиж байгаа та өөрийгөө энэ 7 хоногийг сайнаар тийм бэлэгдэж байна гэж одоо зя. Гэхдээ заавал дарах хэрэгтэй шахаж шаарч байгаа юм биш шүү. Дарахгүйсэн ч болно. За ингээд одоо надлуу тийм комент бичих хүсэлтэй хүмүүс яхам бол далмаар нь ногоон зүрх дараараа. За ингээд өндөрлөө одоо энэ үртэл үзсэн одоо намайг дэмждэг үргэлж үздэг анх удаа үзэж байгаа одоо бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараа имжлэг хүртэл баяртай. За ингээд 2 дахь картыг сонгосон нэмэр эхлэе. Энэ пингвин оцсон шүү сонгосон тийм. За ингээд сонголтын картыг тавьчих. За ингээд одоо 3 сарын 31-ээс 4 сарын 6-ны хүртэл ямар хоо одоо 7 хоног болох вэ? За 2 дахь картыг сонгосон юм. Картыг зэрэг нэгэрсэн. Хэнэцлээ. За. Ийм картууд гарсан байна. За ингэж гисэн хамгийн ихний картаар одоо энэ 7 хоногт тань ямар асуудал аягүй чухал болох вэ гэсэн ийм асуултан дээр тийм татсан баха. Ингээ сайн харах юм бол энэ шоу аягүй сайн мэдээ авчирч байгаа юм охинд. Захиа авчирч байгаа зү тий. Ер нь бол тийм одоо сэтгэл одоо хөдлөгсөн таны сэтгэлийг хөдлөгсөн хайр инэрлэлтэй холбоотой юм шиг үйл явдлууд өрнөх магадлал аягүй өндөр аж магадгүй энэ 7 хоногт тий. Тэр зүйл чухал болно гэдэг ч юм уу тий. Муу одоо шинэ харилцаа, урилга тий ингээд мэдээ тий шинэ харилцаа урилга одоо мэдээ эсвэл одоо дотоод сэтгэлийн гүн мэдрэмжийг одоо юу гэдэг гүн мэдрэмж илрэх тийм асуудал аягүй чухал болж магадгүй юм байна. За ямар ч бас ямар нэг таны сэтгэлийг тий захиа ирсэн мэт тий ямар нэгэн шинэ гоё мэдээ ирсэн мэт одоо сэтгэлийн гүн мэдрэмжийг төрүүлэх тийм асуудал чухалж болж магадгүй эсвэл үнэхээр одоо шинэ харилцаа урилга мэдээ эрэхтэй. Тэр зүйл аяж хулгаж магадгүй гэж ингэж гарч байгаа шүү вэ. За ингээд энэ тавьчаад
одоо 7 хоногийнхоо уур амьсгалыг харъя гэж бодож байна. Энэ 7 хоногийн уур амьсгал гэх юм бол за нэлээ одоо тийм нервний байх төлөвтөө энэ 7 хоногийн уур амьсгал гэх юм бол одоо та олон зүйлд ингээд одоо мэдээлэл зарцуулах тий. Энийг чимээр тэгж завгүй гэдэг ч юм уу тий. Ингэмээр тэгмээр энэ юу илээ тэр юу илээ гэж таны ингээд тий нэрийг барсан асуудал жоохон олон байх юм шиг тий. Тийм ер нь бол мэдрэлээ олон зүйлд зарцуулах тий. За тиймэрхүү нэг уур амьсгал энэ амуу одоо эрэгтэй хүн гинэ. За эрэгтэй хүн ч жаавал та өөрөө нэлээ айгу джентльмен, та өөрөө айгу чухал. Таны хувийн амьдрал гэдэг ч юм. Ер нь та өөрөө айгу чухал. Та джентльмен зан гаргач мод, тийм джентльмен байдлаар бие авч магадгүй. Эсвэл эмэгтэй хүн ч яхан бол ер нь бол эрэгтэй хүний нөлөө айгу их байна. Эрэгтэй хүн ч яаж гэсэн эрэгтэй нөлөө байж магадгүй гарч аж магадгүй. За юу ч гэсэн эмэгтэй хүн ирээд ч яхан бол одоо эрэгтэй хүнтэй тийм холбоотой уур амьсгал гэх үү. Ямар ч ясан айгу сайн нөлөө гэж бодож байна. Джентльмен одоо хандлага гэдэг ч юм уу. Тийм. За ямар ч ясан 7 хоногийн уур амьсгал юм байна. За тэгчээд энэ 7 хоногт болох томоохон үйл явдал дээр ганцхан карт татсмаа. Тэгсэн чинь энэ Япон карт ахгүй юу? Койны очир одоо хайр дурлалд унах гэдэг очир гэдэг хайр бишээ дурлалд унах гэдэг юм яг нэг махчаж орчуулах юм бол тий. Тэгэхээр ямар нэгэн хайр дурлал унбах юм шиг ийм үйл явдал болж магадгүй. За энийг сайн ингээ харах юм бол одоогийн харилцаанд шин мэдрэмж төрөх ч юм уу те. Урд нь тэг санагдсан чи аягүй гоё те шин мэдрэмж одоо төрөх ч юм уу. Эсвэл хайртай хүнтэйгээ харилцаа илүү гүнзгийрэх ч юм уу. Эсвэл ямар нэгэн догдолтой одоо мөчүүд тийм тохиолдох магадaltaй юм байна. Тийм. Эсвэл одоо хайр дурлал одоо хамаагүй гэсэн хүмүүс айхан бол одоо хүсээгүй гинтийн сэтгэл хөдлөл гарч ирэхтэй та одоо энэ 7 хоног. Та өөрөө анзаараагүй ч гэсэн нэг л татагдах ч юм ямар нэгэн зүйлд те. Ингээ татагдаад авц те. Тийм. Өмнө ингээ сонирхдаггүй байсан хин нэг айгу арай өөр өнцгөр хардаг ч юм уу. Энд чинь юу яасан ийм хүн байсан байж гэдэг ч юм уу тийм. Эсвэл яг энэ зурагтай энэ одоо өгүүлбэртэй нэг адилханаар тайлах юм бол одоо романтик уулзалт болцооны ямар нэгэн боломж гарч ирэх. Тийм. Хин нэг нь одоо танд нэлээд анхаарал хандуулах тийм. Та ингээ зүгээр хахт ингээ нэг хүн таны ингээ танд ингээ анхаарлаа хандуулаад тэр романтик байдлаар ингээд нэг хүн танд хандаад байх тий. За хайр дурлал хамаагүй гэсэн хүмүүс юм бол ямар нэгэн хүсээгүй гинтийн одоо сэтгэл хөдлөл өөрөө ч анзаараагүй нэг юм татагдаад байх тий. За нэг юм хөдлөр тайлбарлах юм хөө томоохон үйл явдал болж магадгүй гэж гарч байгаа шиг байна. За ингээд одоо 7 хоногоо бүтэн сайнаас нэгд өдөр ямар хоор амьсгалтай өдөр вэ? За тайлбаръя. За нэгд өдөр бол тий хэн ч харсан ингээд гоё өдөр байна тий. Нэгд өдөр та ингээд энэ ойр тойрны 2 3 бааз одоо ойр тойрныхоо хүмүүсийг дагуулах, туршлага ингээд ажилдаа ингээд ажлын үстэй ч юм уу тэр өдрийн үйл явдалтай туршлага ашиглах нэлээд төлөвлөгөөтэй ингээд хийгсэн тийм төлөвлөгөөтэй урагшлах ойр тойрны хүмүүсээ нэлээд тийм дагуулах нэг иймэрхүү уур амьсгалтай карт байна. За тэгээд 2 дахь өдөр болохоор зэрэг тэр ер нь аль нэг тийм ямар нэг юм одоо намжих гэдэг аахгүй намжих нам гүн болох ингээл ардалцаал аягүй тийм завгүй байсан юм шиг ингээл ингэжсэн юмнууд аягүй ингээд нам гүн болох тийшээ хандах тийм нэг юм хуур амьсгалтай өдөр байна. Тэгэхээр зэрэг одоо ямар нэг зөрчил байсан бол намжих зөрчил байхгүй зүгээр байсан бол ингээ хоорондын харилцаа нэлээд завгүй байсан бол тэр намжих ч юм уу тийм ямар нэг юм намсах нам гүн болох зя нэг юм хуур амьсгалтай өдөр байна. За 3 дахь өдөр болохоор зэрэг 3 дахь өдөр улам дээшээ яад байхгүй тий. Тэр нэг хитэрсэн юм шигтэй. Тэгэхээр зэрэг ганцаараа л ингээл дүрлжээд байх. Ингээл ганцаараа л хост ингэж хийгээд ч юм. Хий хоосон л ингээл мөрөөдөлтөө тэрэндээ ингээл хий хоосон ганцаараа мөрөөдөлөх тэрэндээ одоо хөөрөөл гэдэг юм уу тий. Замарчс нэг юмрхүү зүйл мэдрээд жин ингээд 3. За 4 дахь өдөр бол ер нь аль маш хурдтай өдөр. 4 дахь өдөр бол хурдан хөдлөх тиймэрхүү үйл явдал болж магадгүй хурдан хөдлөх хурдтай явах ч юм уу тий. Ямар нэг юм л ингээд хурдтай урагшилж байгаа тий. Нилээ шуурх хаах тий. Хурдан гэдэг нь тий. За 1 2 3. За 5 дахь өдөр болохоор зэрэг гоё өдөр. 5 дахь өдөр бол ер нь аль ялсан мэдрэмжтэй гэж хэлэх одоо.
ямар нэгэн одоо хүмүүсийн хүмүүсийн анхаарлын төвд орох. Тийм эсвэл хүмүүсээр одоо магтуулах, хүмүүс ингээл таныг амар хөөрөх гэдэг ч юм те. За ямар ч байсан. Тийм. Лэн тажиг өдрэн. За тэгээд хагасаадар болохоор зэрэг хагасаадар бол ер нь бол жоохон юу ч хэлмээр юм дээ. Орноосоо босхгүй ах ч юм уу те. Одоо юу за арайс тийм шалтгаан зөв 5 дахь дараалал зөв жоохон залхуурах ч юм уу те. Тэгээ өөрийгөө нилээн эрхлүүлэх уу яа тэ ингээгээл те нилээн өөрийгөө эрхлүүлэх тийм залхуурах ч юм уу скол ингээл одоо калориктэй хоолмол хамаагүй идэж мэддэг ч юм уу те. За ямар ч бас нэг тийм өөрийгөө ингээл эрхлүүлсэн нэг жоохон тийм ашиг гэх нэг жоохон юм залхуутай өдөрч юм шиг байна. Гэхдээ залхуутай өдөрчлөх юу ч хэлмэр юм дээ. Өөрийгөө эрхлүүлэх юм байна л да. За нэг юм хөр амсгалтай өдөр мэн. За тэгээд бүтэн садар гоё өдөр ээ. Бүтэн садар бол наашраач энд гоё баяр тэмдэглэе гэж юм шиг те. Ийм картын тэгэхээр зэрэг бүтэн садар баярлалтай ямар нэгэн үйл явдал олж магадгүй эсвэл баяр тэмдэглэх тийм. Эсвэл ямар нэгэн баярлалтай юм. Тэг нааштай юм те. Сонсох ч юм уу эсвэл баярлах ч юм уу. За ингээд гоё өөр амсгалтай өдөр ээ. За ингээд бүх өдрөө тайлбарлачаад одоо танд одоо 31-ээс 6-ны хооронд одоо сахиусны грим мессеж. Тийм энэ карт хараа болно шүү дээ зөв шүү дээ наад замаараа л яв гэж юм шиг ийм одоо утгатай мессеж санд ирүүлж байна. Тэгэд одоо энэ семинар бокс гэдэг байгаа. Тэгэхээр зэрэг ер нь аль хэрв та одоо ямар нэгэн шин зүйл сурах ч юм уу те эсвэл багшлах тухай ч юм уу эсвэл шав болох тухай ч юм уу эсвэл сурах тухай бодож байгаа бол багшлах тухай сурах тухай аль нь ч яаж магадгүй олон үзэж болохоор те бодож байгаа бол тийм ээ тэрсэн зөв шүү одоо тийм ээ одоо тэр одоо энэ замаараа л яв гэж те болно шүү дээ одоо бодож байгаа юм чинь зөв одоо сурмаараа сураад тэг багшлах гэж бодож багшил те семинар ямар нэгэн зүйл одоо зохио эсвэл тиймд оролц гэж байгаа юм шиг те. За сахиусны грим мессеж гэвэл юм гоё мессеж байна. За тэгчээд за энэ дээр одоо өөр ч хэлэвтэй. Ямар ч зэн тийм сахиус энэ 7 хоногт танд хэрэгтэй сахиусны грим мессеж. Тэгчээд энэ 7 хоногт мөн хэрэгтэй бас одоо нэмэлт мессеж авъя одоо сонголтын картнаас. Тийм энэ оцсон шүү те. Оцсон шүү. Ингээ гэр бүлтэйгээ ойр тарны хүмүүс ингээд амар хал хүмүүс ингээд айгу ингээд яг ээж юм халамжлаад аян карт байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ карт одоо өөрийн үн цэнийг одоо хүлээн зөвшөөрөөд те. Тийм би ч аяа тийм үүстэй ийм үүстэй тэгээ үн цэнээ те хүлээн зөвшөөрч дотны хүмүүстэй ингээ хүмүүсийг те хүмүүстэй холбоогоо ингээ бэхжүүлээрээ дотны одоо таныг гэсэн хүмүүс гэж юм уу те. Ер нь ингээд дотны хүмүүстэй холбоогоо ингээд тийм бэхжүүлэхийг нэлээд сануулж байгаа шиг байна. Амуу өөрийгөө гоолж ганцаараа бүхнийг шийдэх гэж одоо зүтгэхийн оронд хайртай дотны таны гэсэн хүмүүсээс одоо тусламж авч те өөрийн онцгой чанараа улам татдгоороо. Тийм энэ нөгөө айгу өөр багц те ээж энэ хоёроосоо тийм тэгээ өөрийн тийм онцгой бусдаас өөр те тэр одоо чанараа улам татдгоороо тэгээд хайртай хүмүүсийнхаа дотны хүмүүсийнхаа тусламжийг үгүй аваараа гэсэн иймэрхүү мессеж одоо өгч юм шиг санагдаж байна. За ингээд бүх картуудаа тайлбарлууллаа. Үнэхээр таалагдсан бол тэг лайк тарахаа бити мартаараа. Мөн таалагдаад та намайг дэмжих хүсэлтэй хүмүүс байвал надад одоо эмоц дарах юм бол би бол маш их баярлнаа. Тэгтээ дарахгүйсэн ч болов шүү. Тэн дараа гэж юм биш үү. Зүгээр комент бичих хүсэлтэй тэгээд талмаар нь одоо энэ их гоё карт гарсан болохоор зэрэг те хайрын думбан өнтер гэдэг. Эсвэл ингээд ямар нэгэн гоё зүйл татагдана гэсэн ийм карт гарсан болохоор зэрэг хос хоёрын ийм имиж дарах юм бол тэг намайг дэмжиж байгаа бөгөөд та дараагийн 7 хоногоо ямар нэгэн гоё зүйлд те таны амьдралд орж ирэх татагдах тийм зүйл тийм болоосоо гэж тийм бэлэгдээд дурлалт хосын имиж дараараа. Тэгэх юм бол 2 дугаар картыг сонгосон бөгөөд намайг дэмжиж байгаа би бол маш их баярлалаа. Та өөрийгөө ч гэсэн одоо тийм дараагийн 7 хоногоо сайнаар зөвхөн чинь гэсэн үг шүү. За
За ингээд өндөрлөө одоо энэ үртэл үдсэн одоо үргэлж намайг дэмждэг, сонирхон үздэг бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн имжлэг хүртэл. Баяртай. Бай бай. За ингээд энэ чон өнөг уу чон үү энэ картыг сонгосон үний одоо 3 дахь картыг сонгосон нэмэр хэлье. За ингээд бүх картуудаа зэрэг нээдсэн. Үнийг юм байна те үнэг. Чон ч юм шиг харагдчихэв те. За 3 дахь картыг сонгосон үний одоо 3 сарын 31-ээс 4 сарын 6-ны хүртэл ямар хөө 7 хоног болох вэ? За бүх картуудаа зэрэг нээдсэн. Тоо. За ямар хөө картууд гарсан байна. Тэгээд хамгийн ихний одоо нэгдүгээр картаар одоо таны энэ 7 хоногт юу чухал болох, ямар асуудал чухал болох вэ гэх юм бол тийм ард нь юмнуудаас яатан билээ гэж зогсож байгаа юм баггүй ингээд гараа яцсан тийм. Яг вэ яатан билээ гэдэг сонголтоо хийе гэж юм шиг тийм. Тэгэхээр энэ 7 хоногт юу чухал болох вэ гэхээр зэрэг өөрийгөө яг юу гэмдэ өөрийгөө хүндлэх сонголт хийх тийм. Өөрийгөө үнэлсэн өөрийн жинхэнэ одоо мөн чанарт нийцсэн шийдвэр гаргах нь аюул чухал болох юм байна. Тэр асуудлын 7 хоногт нэлээд чухал болох юм байна. Замарч нэг тиймэрхүү утгатай юм байна. Өөрийгөө нэлээд те одоо зөвөр үнэлсэн өөрийн жинхэнэ одоо мөн чанарт нийцсэн тийм шийдвэр гаргах нь энэ 7 хоногт аюул чухал болно шүү гэж хэлж байгаа юм шиг санагдаж байна. За ингээд энэ 7 хоногийн өөр амьсгалыг ингээд цааш нь хэлээ явж байгаа чинь энэ 7 хоног өөр амьсгал гэсэн чинь стар ингээд ер нь ингээд хүсэл мөрөөдөл төсөөлөл одоо мөрөөдөл ухамсарын одоо сэтэл өндөр ах те инкимсэн тхимсэн гэсэн хүсэл мөрөөдөл нэлээд байх. Тийм хүсэл мөрөөдлөө хөөх гэдэг ч юм уу эсвэл ямар нэгэн сүнслэг тийм зүүн совин энэ 7 хоног нэлээд өндөр ах мэдчлэн нэг иймэрхүү уур амьсгалын ямар ч хүсэл мөрөөдөл зүүн совинд. За тэгээд энэ картыг харах юм бол энэ 7 хоногт бас нэг хүүхдийн асуудал байна гэж бодож байна. Хүүхдийн асуудал ер нь бол муугар биш юу, эргээр те хүүхдийн асуудал гэж чухал болох хүүхдийн асуудлууд байх те. Муу одоо хүүхдтэй холбоотой ямар нэгэн те үйл явдал байна гэж бодож байна. Замирс өөр амьсгал нэг юм хүн байна. Айгүйх өндөр сэтэл хүсэл мөрөөдөл зүүн совин юм шиг тэгснээ хүүхэд. За тэгээд энэ 7 хоногт одоо танд томоохон үйл явдал юу болох вэ гэсэн чинь энэ өөрөө талент харж байгаа. Тэгэхээр энэ шууд утгаараас гарч магадгүй та толны өмнө айгүйх суух гэдэг юм даа. Гэхдээ арай шингэж гараад баг л та. Энэ дээр нь болохоор зэрэг жибон ширүүж өөрийгөө таньж мэдэх гэсэн юм гартахгүй. Тэгээд 7 хоногт томоохон одоо үйл явдал юу вэ гэхлээр зэрэг тийм гэж харах юм бол та жинхэнэ өөрийгөө тий ойлгох үйл явц энэ 7 хоногт эхэлж магадгүй байна. Би өрнөө хийн гэдэг ч юм тий. Жинхэнэ өөрийгөө одоо ойлгох үйл явц эхэлж магадгүй. Тэр одоо томоохон үйл явдал юм бол ама өөрийн үнэт зүйл хүсэл мөрөөдөлтэй эндээс хүсэл мөрөөдөл гарсан тий. Өөрийн үнэт зүйл хүсэл мөрөөдөл зорилгоо тодорхойлох тийм чухал мөчи ирж магадгүй. Би яг юу гэсэн тань гэсэн өөрөө гэдэг. Dan ямар ч томоохон үйл явдал дээр ийм нэлийн хийсэр одоо юу карт гарчлаа. За ингэж тайлаа гэж бодож байна. Ямар ч томоохон үйл явдал гарч магадгүй юм байна. Жинхэнэ өөрийгөө ойлгох үйл явц эхлэх, өөрийнхөө үнэт зүйлийн зүүнэт зүйл хүсэл мөрөөдөл зорилгоо тодорхойлох тийм одоо мөчтэй энэ 7 хоногт ирж магадгүй гэж бодож байна. За тэгээд одоо энэ бол томоохон үйл явдал дээр гарсан. Тэгээд карт одоо нэгээр нь ингээд одоо потенциалаас сахсаад хүртэл. За нэгд өдөр болохоор зэрэг тэг ер нь аль жоохон хөдөлгөөнтэй өдөр байна. Нэгд өдөр хөдөлгөөнтэй өөрчлөлт юмстэй өөрчлөгдөж хувирсан нэлээ. Хөдөлгөөнтэй одоо өөр амьсгал байна. За тэгээд 2 дахь өдөр болохоор зэрэг тийм 2 дахь өдөр за 2 дахь өдөр хин нэгний жоохон юу гэдэг юм бэ? Муу санаа ч юм уу эсвэл хин нэгний залийг
та мэдээд тэгээ тэрнээс ингээд сэргийлээд зал явчихна гинэ. Ямар ч байсан хин нэг тийм онцгүй санаа юм тийм мэдэнгүүт ингэж бол ингэж л та гэдэг ч юм те. За нэг иймэрхүү утгаар тайлээ. За тэгээд 3 дахь өдөр болохоор зэрэг тэгээ ер нь бол ингээд хүүхчийг баярлах өдөр гэж магадгүй байна. Тийм. Хүүхчийг баярлах тиймэрхүү үйл явдал тохиолдно гэдэг юм. Эсвэл бэлэг аавн эсвэл өөрөө хүндэг юм бэлгэлнэ гэдэг юм. За ямар ч байсан хүүхчийг баярлах уур амьсгалтай. Бэлэг өөх юм авах гэж магадгүй байна. За ингээд 4 дахь өдөр болохоор зэрэг тэнийг юмас жоохон залхаад болохгүй даа юм шиг нэг тийм уур амьсгалтай өдрөө. Та ингээд төвчснээ заа ашигш гэдэг юм залхах хаях. Тэ. Ингэж одоо төвчж байгаа бэлээ дөө гэдэг ч мөнийг жоохон ийм уур амьсгалтай өдрөө. За энэ дээр боломжтой л гайг багт 5 дахь өдөр болохоор зэрэг тийм бас нэлийн одоо ямар нэгэн зүйлд юу гэдэг яг ингээд бодит чадал ингээд дутагдах тий одоо юу шилмэ. Бодит ингээд нөгөө бодит яг юм хийх гэсэн чи одоо нэг юм дутагдах ч юм уу. Эсвэл таны бодит шасаад за би нэг арай барахгүй мэн за ер нь болт юм гэдэг ч юм уу. Нэг тиймэрхүү нэг уур амьсгал байна. За тэгээд түрүү хагас өдөр болохоор зэрэг тийм хагас өдөр та яг ингээл чадна хийж чадна гэл тэгээд та мөртлөө нэг л үйлдэл хийхгүй байх тий. Цаг хугацаа дими жоох явах гээд байгаа ч юм шиг. За иймэрхүү уур амьсгал. За энэ дээр болгоомжтой алгайг баг. Та өөрөө угаасаа чадна тий. Чадна хичнээн гэсэн мөртлөө хийхгүй тий. Цаг дими өргөдөх гэдэг ч магадгүй. За энэ дээр болгоомжтой гайг баг гэж бодож байна. За бүтэнсэн өдөр болохоор зэрэг тий ер нь ал тэнцвэртэй өдөр гэж хэлэх үү. Ер нь ал эрэх тэгш байдлыг нэлээд хангаж магадгүй мэн. Тий эрэх тэгш зүйлийг шаардах ч юм уу те эрэх тэгш хандахыг нэлээд хичээх. За чи юм хийсэн юм чаа яг хэмжээс чи энийг аавд хийчихээ юм чи авахгүй гэдэг ч юм те юмд айгу яг эрэх тэгштэй хандах гэж юмаа тэнцүү хувааж авах гэдэг ааш юм шиг ямар нэгэн эрэх тэгшийг болоо шаардах те эрэх тэгш байхыг хичээх ийм уур амьсгалтай өдөр байна. За ингээ бүх карта тайлбарлачаа танд одоо энэ 7 хоногт хэрэгтэй сахиусны ингрийн мессеж. За эцвэмплэм ихэрдэл энэ 6-аар нь тайлъя гэж бодож байна. Энэ юу тэнгэрэл таныг ийшээгээ та ингээд яг сайн мэдхгүй байгаа байхгүй явах цаанаа ч юм уу те гэнүдэн юмсан. Тэгмут ингээд шууд ингээд таны ар нурын нас чинь ингээд тэврээд ийшээ шүү гэл ингээд амжилтаа авчиж байгаа байхгүй. Ийм одоо карт гарсан байна. Тэгэхээр зэрэг энэ дээр юу ч хэлэх вэ гэхээр зэрэг таны одоо ингээд энэ агаарт хөрөөд аялаа явж байгаа юм шиг байна. Таны энэ амьдралын те сүнслэг аялал ч юм уу те одоо таны сэтгэл таны одоо энэ амьдралын аялалд чухал өөрчлөлт амьдралын яг нэг аялал гэж бодох юм бол одоо таны энэ гурван хэмжээст энэ ертөнцийн энэ одоо сүнслэг аялалд одоо яг одоогоор те одоо юу чухал өөрчлөлт шин шатны энерги ингээд орж ирж байгаа шүү. Тэрийг хартаа ингээд шал өөр ертөнд ирж шүү. Өөр энерги орж ирж шүү гэдэг энэ одоо сахиусны ингэр танд замчилж байгаа юм шиг юм карт байна. Тэгэхээр зэрэг одоо нэг үгээр хэлэх юм бол одоо таны сэтгэл сүнслэг аялалд чинь чухал өөрчлөлт шин шатны энерги орж ирж байгаа шүү гэж танд тэг сануулж байгаа юм карт энэ 7 хоногт тийм хэрэгтэй мессеж нэ найлаа. За тэгчээд за сонголтын картнаас одоо мессеж авъя гэж бодож байна. Энэ үнэн л юм байна л да бид түрүү чанаг хараадсан чинь тий. Тэгэхээр зэрэг энэ сонголтын карт танд энэ 7 хоногт хэрэгтэй мессеж гэх юм бол өөртөө үнэн чадлаа нэлээд хадгалаараа тий. Өөртөө үнэн чадлаа хадгалаад альва зүйлд одоо хөнгөн тий. Тийм нэг хэмээ хүндрүүлэл тэггүйгээд альва зүйлд бол хөнгөн тий. Хөнгөн уян хатан хандахыг бол сануулж авах шиг энэ карт амуу хэрвээ та ямар нэгэн одоо хуурмаг зүйлтэй тулгарч байгаа бол одоо энэ үе бол одоо бодит үннийг танин мэдэх аягүй сайхан боломж юм шүү. Тийм тэгэж хүлээж аваарай гэсэн байна. Тийм одоо таны амьдрал чи ямар нэгэн хуурмагч мөн тийм зүйлтэй ингээд тулгараад байгаа бол энэ бол одоо яг бодит үннийг танин мэдэх аягүй гой боломж шүү. Боломж гэж хүлээж аваарай. Гэх мэтлэн ингээд 2 утгатай гарч байгаа шүү. Тэгээд аль нь танд харж байна те. За ингээд
бүх карта тайлбар дурслаа. Ингээд үнэхээр таалагдсан бол лайк тархаа битэн мартаараа. Мөн таалагдаад та намайг дэмжих хүсэлтэй хүмүүс явах юм бол эмоц дараарай гэж хүсье. Гэтэ заавал дарах хэрэгтэй гэж юм биш шүү. Зүгээр дарах хүсэлтэй хүмүүс явах юм бол эмоци энэ 7 хоногт одоо таны хүсэл мөрөөдлөө сайхан одоо юу гэдэг шийдвэрээ гаргаад хүсэл мөрөөдлөө тодорхойлох юм юм нэг тийм сайхан зүйлийг бэлэгдээд ялцаа тийм. Тэгээ stars гэж бичсэн ч олно од гэсэн эмоц дараараа тэгэх юм бол 3 дахь картыг сонгосон бууд намайг дэмжиж байгаа мөн өөрийнхөө дараагийн 7 хоногийг сайнаар зөвнжинэ гэж бодё тийм. За ингээд өндөрлөө үнэхээр энэ хүртэл үтсэн одоо үргэлж сонирхдаг, үргэлж дэмждэг, үргэлж комент бичдэг одоо бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл. Баяртай.